Миний Монголын ард түмний сэтгэл тэнгэр дотор уучин байх болтугай. Нэвтрүүлгийн 3 дугаар асуултыг та бүхэндээ тавих гэж байна. Анхаарлаа хандуулаарай. Хандуулна шүү дээ, ойлгож байгаа тий. Та алийг нь илүүд үзэх вэ? За хариултаа арыг. A. Шатхууна химнэх. B. Хоолны дэглэн барих. C. Нийгмийн даатгалаа тогтмол төлөх. За D-д нь нэмэгдсэн өртгийн албан татврын буюу нөөтийн суглаанаас мөнгө хож гэжээ. За ийм 4 хариулт авах. Ярэнг үстэй. За ойлгоогүй зүйл байна уу те? Би асуултыг дахин давтъя. Танд одоо аль нь илүү чухал байл гэж байгаа? Санал асуулаар нэгдэж байгаа. Та бүхэн 13 тэгтийг 88 дугаар руу мессеж илгээж болно. Freshback application руу ороод саналаа өгөөрэй гэж хүсэж байна. Зүүн талын багаас эхэлчихгүй дээ. За тэгье. За манаа. Хоёул хамт очих уу? Зүүн тал, зүүн жигүүрийн баг. Одоо Алийг илүүд үзэх үү? манай хүн шууд намайг дагахаар болсон. Сая 2 удаа энэ хүнээс болж алдсан болохоор одоо Эмэгтэйчүүдийг бол хүндлэхэд хэрэгтэй юм да бол тоо. харж гарч байгаа байлаа шууд. Яриангүй зүгээр шууд нийгмийн даатгалаа тогтмол төлөх. Нийгмийн даатгалаа тогтмол яриангүй. Просто энийг бууруул та. Нийгэм даатгал өндөр байна штэ болдоо. Манай байцаагч харж байгаа. Болтын байцаагч харж ивэл даатгалаа манай хүн энэ сарда төлнө л гэж. Бид нэрийг ингэтлээ ойлгосон байна да нэрийн татвар гэдэг зүйл маань. Өөр байхгүй үстэй. Уул намайгаар хоолны дэглэм ярих байсан уу? Би нэг тийм бодоод идэв. Гүү. Энэ нийгмийн даатгал таслах юм бол нийгмээс арчигддаг шүү дээ. Ер нь арчигтай юм байлээ. Аха. Би нэг тасалж үзсэн. Тийм учраас энэ бол хамгийн 8-1 юм бэл. Тэгээ нийгмийн даатгалаас тэрхий өндөр байгаа гэдэгтэй бол. Тийм ер нь бол Ард түмэн бол санал нэг байгаа тий. Гэтэ бүгд нэг юм тохирмоор байна. За Гүн бодох юм уу? Бүүр лаг гүн бодох юм уу? Яг ингэж бодох хэрэгтэй юм гэж эндээс амар хонтой байна. болдоо мэдрэмжлэх чухал. Ард түмнийг хөтөлж явж болно. Яа чухал юм ярьж гэлдэг тий. тэгээ яг монголчууд болж явах итгэл алдарсан байгаа байх нэг нийгмийн даатгал тогтмол төлснөөрөө анх үр ашиглаж жоохон Ингээ устурч гэх юм уу? Хин ч ярил ярина шүү. Та хоёрмаас сольж болно шүү хариултаа тий. Сайхан ярилцаад аваарай. За баярлалаа. Ярилцж байна. Тэнд бол болдыг дахаар бол эмэгтэй нь бол бүр шийдсэн. Хил амтай нэлээ дотроо төрчлөлтөнтэй ер нь хэцүү л байна энэ хоёр маань. Ингээд та хоёр маань юу гэж бодов? Та алийг нь илүүд үзэхэл гэж байгаа. Шатхуу одоо унаага хэмнэхтэй шатхуунаа хэмнэх. Хоолны дэглэмээ барих, нийгмийн даатгалаа тогтмол төлөх, нөөтийн суглаанаас суулаа хожих, аль нь илүү бид нар чухал байгаа юм бэ? Дүүлэл амжир. Сериус нэг чухал асуудал. Тэгээ нөөтө суулаа очих бас гоё их. Сайхан мэдрэмж. Би ерөөсөө ойлгож байгаа. Би нэрээ энэ ташрам нэг зүйлийг хэлмээр санагчлаа. Би нөөтөөс ганц зүгээр хожиж байгаагүй. Эхлээд тэгэж бодсон л доо. Тэгснэ хоёрчлаа л доо шатгуунаа химнүүд бас зүгээр юм болоо. Бид нар ч нэг уул уурхаа дээр суурилж байгаа орон. Шатгангүй болчих юм бол нэг уул уурхаа үйлдвэрлэл маань явахгүй болчихно. Тэгэхээр бас химнэн зөвч юм шиг гэл үзэж шүү манай. Нөөтийн суглаансаас мөнгө хажиж үзээг болохоор мөнгө хажих нь ч чухал юм шиг. Ингээд болчихлоо. Та ер нь хоолны дэглэм барьд юм уу? Таныг ингээд харахад бол та бол нөлөө иддэг юм шиг л харагдаа. Тэгээд юусе дэглэм бол ерөөсөө огт барьдаг юм шиг л харагдчих. Хоолны дэглэм нь өөрөө баригдчихтий. Гоё. Ер нь бол өстой янзын гоё биетэй биш. Та хоолны дэглэм барьдаг уу? Үгүй. Барихгүй. Сайхан өөхтөө мах огтлоо. Үгүй ах тэгэл. Тэгээд байж тий. Нийгмийн даатгалаа бол мэдээд төлж байгаа. Аж ахуй нэгж хэдэн хувь хүн өөрөө тэдэн хувь гэл арай л хэдэрхий л өндөр төлөөд байгаа. Нийгмийн даатгал төлнө гэдэг бол яг даатгал төлнө гэдэг бол татвар төлнө гэдэг бол эргэн хүний үүрэг. Гэхдээ үнэхээр чанга байгаа. Үнэхээр чанга байгаа. Гэтэ даатгалаа төлөх ёстой. Гэтэ төр засаг маань харж үзээд эрхэм гишүүд маань ярилцаад энийг удахгүй буулгах гэж би найдаж байгаа. Яг нийгмийн даатгал их чухал хувийн ирээдүйн баталгаа. Манай зүгээр систем л болтгоо шүү. Тийм төлж байгаа хувь хэмжээ эргээд үрээшгээ тэр хэмжээгээр өгчөөл. Зөвл бодол тий. Та түрүүн цахилгаан машин хэргэлдэг гэдгийгсэн. Би тэгээ онгороод амжчихсан уу? Тэгэхээр шатхуунаа хэмнэ. Та алийг сонгох. Онгор ардаач шүү. Юу байсан? Нэг л цахилгаан машин унсан хүн ярьсан уу? За би бол ийм би цахилгаан машин хэргэлдэг, ундаг. Зүгээр цахилгаан машин бол надад бол тун таатай байна. Одоо нөгөө юуны тоолууртай, шөнийн тарифтай тоолууртай. Тэгээд машин дээрээ тааруулаад явцдаг. Тэгээ 12 цагаас хойш цэнгэлждэг. Тэгээд нэг цэнгэлэл дээр нэг 600 орчим километр явчихж чинь. Өвөл бол цэнэг нь бол минийх бол огт унахгүй байгаа.
Тэгээ надад бол тун таатай байгаа. Тэгээ би энийгээ бол би өөрөө иргэн хүнийхээ үүргийг биелүүлж байгаа. Би одоо жишээл 1 литр бензин шатааж ийна гэдэг чинь $1 бид нэр гадагшаага явуулаа л явах. Тэгээ долларын хааш өсөөл байгаа. Би ингээд доллар явуулахгүй гадаа өөртөө их тийм додгор байгаа. Тийм одоо өөртөө тийм уран зоригтой. Сэглээд идэм шүү. Би шөнийн тариф гэдэг юм шиг болдоо. Асууж байхгүй. Тэрийгээ тодруулаад байгаа. Өдөр таараас яатсан ч гэсэндээ нээх яадгүй мүү. Миний сарын цахилгааны хэрэглээ 25,000 гардаг шүү дээ машины. Сарын хэрэглээний төлбөр. Та нарын одоо бензин хэд та нар шатаагаал яваад байгаа. Мэдвэ штэ. Нэг хэлээд 20-30 шүү тийм үү? Тэгэж дээ. Манайхан ингээд миний бодол шүү. Аа. Хүн ингээд доотлон 50-60 сая төгрөгөөр машин авдаг. Тэгээ сард нэг 100-200 мянган төгрөгөөр шатхуу үйдэг. Тэ? Машина асар өндөр үнэтэй авсан мөртлөө нэг автомашиных шатхуун дээр анхаардаггүй. 2010 оноос хойш үйлдвэрлэсэн машинууд одоо Еврото стандартын шатхуу хэрэглэх ёстой гэтэл Еврото стандартын үнэтэй бензинээ та нар шахах гээд байна гэл. Тэгсээ хямдхан бензин аваад нөгөө өндөр үнэтэй авсан машин хайрлахгүй байгаа. Тэр жоох. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал сайхан хуралдаад 26 оны 5 сарын 1-ээс гэлүүтэй евро 5 руу шилжиж байгаа юм билээ. Гэхдээ тун хэцүү. Сая таны хэлдэгтээ би яг санал нэг байна. Машина тэгээд хүн амынхаа эрүүл мэндийг бодсон ч гэсэндээ евро 5 руу шилжих нь бол зүйтэй. Ингээд хариултаа сонгоё. Хариултаа падан дээрээ сонгоё. Хариултаа сонгоё. За манай зүүн жигүүрийн баг. Ажиг сонгож байна. Хариултын сонголт өргөдөөгүй. Шалтгууна энэ дээр сонголоо. Энд Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөө тогтмол төлөх гэдгийг зүүн жигүүрийн баг сонголоо. харин монголчууд юу гэж бодож байгааг бичлэгээс хамтдаа харцгаая. Нийгмийн даатгалал тогтмол хэлж яхан дээр шүү дээ. Тэстэ шатхуунаа юм юм болоо. Одоо бас нэг гаднаас дандаа экспортер авдаг. Тэгээд байж байгаа л тасчлаа гэхийн тэгэл гүйжиж очирлчих юм тэгээд. Тэгээд яалт авахгүй тэгээд ажиллаа хийхэд бол машинаа унж ийн тэгээд зарим тохиолдолд хэмнээс үр сонголт байхгүй л. Тэгээд нийгмийн даатгалаа тогтмол төлж байвал Хаалт дийлэн. За мөнгө очноод яг одоо зүгээр юм уу? нийгмийн даатгалаа тогтмол төлөх. Нөөдийн суглаанаас мөнгө очих. Нийгмийн даатгалыг л тогтмол төлөе та. За манай хоёр баг бол монголчуудаа их сайн л мэдж байгаа юм байна да. Сая ингээ хариултуудыг сонсохоор бол одоо бараг л 50-50% таа шатхуунаа хэмнээ гэлээ нийгмийн даатгалынхаа шимтгэлийг тогтмол төлөё гэлээ. Гэхдээ бүгдээрээ одоо яг эцсийн хариултаа харъя да тийм ээ. За тэгье. Та алийг нь илүүд үзэх вэ? Шатхууны хэмнэг 12% таа. Хоолны дэглэмээ барьцгаая 16% таа. Нийгмийн даатгалаа тогтмол төлөх 30% таа. Нөөтийн суглаанаас мөнгө очих 42% таа байна. 42% таа гэж бодсонгүй шүү. Гэхдээ та хоёр маань энэ удаад арай илүү За ямар ч байсан хэлээ. оноо авлаа. Баяр хүргье.